Хүн төрөлхтөн дэлхийн цөм хүртэл аялсан бол яах вэ? Таны бодож байгаагаас урт хугацааг зарцуулах байх. Тэгэхээр хүн төрөлхтөн дэлхийн гадаргууг хэр хүн ухаж үзсэн бол? Энгийн булш 1.8 метрийн гүнд байдаг. Ихэнх олимпийн тамирчид 3.8 метрийн гүнд сэлж чаддаг. Найл матар дэлхийн хамгийн гүнд ичдэг амьтан. Парисын газар доор гагуу 20 метрийн гүнд байдаг байна. Турк улсын эртний хот болох Дерянку 85 метрийн гүнд байдаг. Америкийн нэгдсэн улсын Гринберг гихт цөмийн хорогдох байр Виржиниа мужид 218 метрийн гүнд байдаг байна. Амбан захирагчийг аюулаас хамгаалах зориулттай гэнэ. Эйфел цамхагтай тэнцэхэр өндөртэй юм. Wooddington Well 400 метрийн гүнд байдаг. Энэ бол хүн төрөлхтний гараараа ухсан хамгийн гүн нүх. 2010 онд Чили улсын 33 алтны уур хажид 2 сарын туршид гарах гарцгүй тэнд түгжигдсэн байна. Тэд Бурж Калифигийн өндөртөө тэнцэх 844 метрийн гүнд амьдарсан юм. Гүрж улсын Крүберэ агуу бол дэлхийн хамгийн гүнд орших агуу юм. Харин Швейцар улсын төмөр зам дэлхийн хамгийн гүнд оршдог. Умард Африкийн алтны уурхай дэлхийн хамгийн гүний уурхай. Коло гихч энэхүү нүх нь 22 см-ийн диаметрийн өргөнтэй. Энэхүү нүхийг Орос улсын эрдэмтэд 1970 оноос хойш өрөмдөж байгаа юм. Энэ нь далаагаас гүнзгий гэсэн үг. 190 хэмээн халуун байдаг учраас цаашид өрөмдөх боломжгүй гэж үзжээ. 2020 онд Exxon компани газрын тосны өрөмдлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Z444 Chavo Well төхөөрөмж ашигласан юм. Энэхүү газрын өрөмдлөг нь хүн төрөлхтний хамгийн гүнзгий өрөмдлөг болсон юм. Цаашид 18,000 м ухах үлдээд байгаа юм. Үүнээс цааш дэлхийн цөмд хүрэхэд 6,400,000 м дутуу юм. Тэгэхээр ухаад л байж тээ.